A one, a two, a one, two, here we go. Well, we're gonna have a good old-fashioned square dance, so everybody get your partners. Сайн байцгаана уу телевиз үзэгчдээ. Хоолны сонирхолтой хүмүүсээ тэр гэдэг. Тэгэхээр өнөөдөр би юу яалаа л да. Одоо манай шинэ дугаарууд эхэлж байгаа. Энэ болохоор бүтэн цагийн турш бид нар одоо гарах юм байна. Тэгэхээр ийм нөгөө Тэнгис ETV шоу гэдэг нөгөө манай пэйж байгаа шүү дээ. Тэрэн дээр нөгөө бид нараас яриад байгаа байхгүй. Одоо энэ бүтэн 6 сар хүртэл бол ерөнхийдөө үзэгчдийн хүсэлтээр хин одоо ямар их хоол хий гэж одоо олон хүмүүс ярьсан байна. Тэргээр нь хий гэсэн. Тэгээд энэ дэр болохоор одоо ингээд битсэн. За үзэгчтэй Тэнгисийн цагаар ямар хоол сурч авмаар байна. Санаа оноогоо хэлцээрэй гинэ. Тэгэнгүүт ингээ орон одоохондоо бол 40 коммент ирсэн байгаа. Нэг хоногийн дотор тий. 40. Тий 41 байна. Тэгээ энэ дээр ингээ хараад байхад ер нь дийлэнх нь бол лазаны авсан байгаа. За ингээд нам худлаа ярьж ингэж бодож байгаа тий. Ингээ хараа энэ чи лазаны ихсэн байна. Энэ Бямсуран алтан жимэг бас лазаны ихсэн байна. Тэгээд тий соус нь бас энэ ч дахиад энэ чулуун цэцэг жаал гэдэг бас лазаны хийгдсэн байна. Ер нь 5 6 комментэн дээр нь 41-ээс бол лазаны байгаа. Тэгээд соус нь бас их дамгуулж байгаа. Тэгэхээр энэ дугаар дээр ямар ч зөмөр лазаны хий. Лазаны сурж байгаа гэхээр бид нар бас нэг соус сурна. Энэ нөө бешамел соус гэдэг лазаны болон загстаа тэгээд ер нь зөөлөн махтай хоолнууд их ордог соус. Тий. Тэгэхээр ер нь ихэнх комментээр лазаны дагамгаалжээ. Тэгээ би өнөөдөр лазаны хийхээр шийдсэн. За тэгээд хажууд нь бас нөгөө юу энэ Lady Finger бичээнээр зөмөрөө тирамису хийн. Тэгвэл нөгөө нэг арай хям зардлаар маш гоё тирамису хийх болно. За тэгээд өөрчн за нэг жижигхэн зүгээр нөгөө нэг лазаныг хачир салаад хийн тий. За ингээ ажилдаа оръё. Юу яах юм бэ штэ. Тэгээ дараагийн дугаар дээр бас ямар хоол хийхээ. Тий энэ пэйж дээр тэгээд зөмөрөө санал хүслээ явуулаарай. Тим хоол хий. Ерөнхийдөө 3 хоол байгаа шүү дээ. Десерт, салат ч юм уу, шүл ч юм уу тэгээ 2 дугаар хоол байгаа шүү дээ. Тэгээ одоо бид нар бүтэн цагийн турш байгаа юм чинь жоохон тийм ажилгаатай хоолнууд хийсэн хамаа авахгүй. Хорхог юм ээ тий. Залуучууд нь хорхог морхоггүй хөдөө явж хорхог юм. Тий. За окей. Лазанид юу хэрэгтэй байдаг вэ гэхээр ерөнхийдөө их фреш ногоонууд хэрэгтэй байдаг. За тэгээ гоё чиз хэрэгтэй байдаг. За сайн чанарын үхрийн мах хэрэгтэй байдаг. За тэгээд сүүгээр хийсэн нэг соус, бешамел соус гэж хэрэгтэй байдаг. Тий, цагаан соус. За тэгээд энэ бүгдийг бол ерөнхийдөө 2 шаталтай явна. 100-нд болно, плеткэн дээр бас болно. Тий, тэгэхээр яг тэр бихтэр ихлэ соус их нэ штэ. Одоо ер нь лазанид чинь 2 нэр төрлийн соус их. Одоо бид нар болонез соус гэдэг юм хийн. За. Спагетти болонез гэж яддаг штэ. Бологнезе гэж бичсэн. Тэр нь юу вэ гэхээр үхрийн махан махтай ногоотой тийм томатны соус байдаг. Энэгээр бид нар болонез спагетти хийж болно, лазани хийж болж байна. Өөр янз янзын хоолнууд төр хийж болж байна. Тэгэхээр бид энэ татсан махтай соус, энэ дараа нь бешамел соус. За окей. За би плетгээ тавилаа. 100 асаана. Биш 100 гээд плетгээ. Ойролцоогоор хамгийн их дээр нь халаач. За ингээд эхнийх нь юунууд байгаа. Та нар ингээд бичиж аваарай. Сонгон орно. За 2 ширхэг сонгон орчин. Иймэрхүү том. Сонгон бол ерөнхийдөө их ордог. Тийм байна. За. Сармис орно. 8 5 хүм сармис. Энэ одоо хэдэн хүний портфолио? За бид нар бол ерөнхийдөө соусын жоох их хийх гэдэг шиг байна. Юу нь юу вэ? Би нөгөө хийх гэж саваа бодчихлоо л доо. Одоо нэг ийм том савнууд өгдөө шүү дээ. Энэс жоохон том юм. Тэрэнд бол бид нар одоо соус болох савн дан жижиг юм манай гэрийнх болохоор ийм дөрвөлжин сав байхгүй бол гэртээ зүгээр ийм саунд хийчих болно. Ийм саунд хийж болно. Эдгээр чинь нөгөө бариулын пяавар биш болохоор 100 дотор орчих болж байгаа. Хэр их өндөр хиймээр байна те. Ойролцоогоор нэг гарын 5 евро гэж үүдэн штэ. Энээс өндөр лазаны бол болдгоо яа голом төөх хэрэг ч юм уу те. Гомн болохгүй. Тэр максимум 5 евро тэгээд минимум 3 евро гэж явт. Тэгэхээр бид нар бас идэрхий нэмхэн болчиход горгор те. Материаландаа ингэсэн хүмүүс шиг харагдана л бас жоохон ийм ихмэх байвал гоё. Тэгэхээр бид нар ингээд савндаа ингэж хийх үү эсвэл бүр ийм дөрвөлжин ийм хавтгааг хийх үү олон хүн төрөхөр те тэрийг өөрөөсөө бодоод
Энэ гурван алинд нь жиж болно. Энд ч юм уу, энд ч юм уу тий. За тэр саваа бол өөртөө сонгочих хэрэгтэй байна. За билетгээ асаагаад за ашиг юу яач? Нэг том сонгононы чинь жоохон сонгоос нь багасгачих. За сонгоно өрчгөн тий. За сонгоныг жижиг. Ерөнхийдөө одоо бүгдийн жижиг юм шүү дээ. Яг тэр одоо юу гэдэг нэг ийм жижиг тий. Нестатны нөгөө төмс ловон гэж үүдэж тий. Тэрнээс арай жоохон жижиг. Өрчгөн байна. За ингээ сонгоныг маш жижиг гэрчиж. Сонгоо ирчихэд уйлж байгаа арга марга юм байна. Байна. Ямар арга? Уйлалах арга. Гэхдээ нөгөө нэг бас ингээл яа гэм л да усаа ингээд хөд уусанд ингэж мөнгө шалгуудлаа тэгэл. Тий, тэр сонгон чи аагта ялчгүй үлж авч. Би одоо уйлна одоо бол. Нөгөө нэг уйлах нулимс нь дууссан үнд уйлах байх та. Байхгүй. За окей, нэг сонгон ингэ чинь. За одоо энэ дээрээс цөмөрөө олив ойл хий чинь, extra virgin хийчих. Яг тэр бид нар нөгөө нэг тосоо халаагаа дээр нь махцах шарх биш. Соус нэм чинь бүгдийн нөгөө нэг шарж байгаа их юм чи. Олив үлс ер нь ахиухан байх тусмаа зүгээр. Тий. За тэгээ өөртөөхөө юугаар одоо юу гэдэг юм базиликтай амталсан олив тоснууд байдаг шүү дээ. Лимоных гол лимон амтгтэн. Лимоных хэснээс нэр лимоных жоох ич. Лимон маширээс хоол болгоно гэсэн байна. Тэг би ч ер нь байнга лимон хийн. Ер нь жоохон лимоны хобби тоо. Окей. За ингээ сонгоно. Юу шаранда. За энэ дэр базилик, орегано өнтер хийж болно. Хоорой. Тий. Тэгтээ юу яач болно. За. Энэ жоохон орегано хийчих. Тэгэхээр их гоё нөгөө нэг Италийн ерөнхийдөө тэр пастаны базил, фреш базил те. Тэр тэгээд одоо юу гэдэг орегано өнтер их гоё тохирдог. За надад нэг гоё Розмарин гэдэг. розмарин ч арай ондоо юм болно. Розмарин чи юунд ордог аахгүй одоо энэ биш шүү дээ. Биш ч твин вэ. Надад розмарин байхгүй болсон юм хта. Тийм шиг шүү дээ. Розмарин чи нөгөө нэг шарсан хоньны махцах те. Загас магас тэр нөгөө маад нөгөө фрешэр ихт он зардаг болсон байлээ. Аюу гой хамт оруулдаг нэг юм. Өмстэй нулимс гатаа. Ситста. За ингээ баахан жоохон орегано хийчих. Тэгээ энэ дээр одоо саримсыг хийнэ. За саримсыг анханаас нь ингээ сайхан дараад өгч. Тэгэхээр нөгөө нэг арилгахад их амар байдаг. Одоо шууд ингээ гарчихаа шүү дээ. Савн дээрээс ихсэрчтэй юм биш таас. Мэдгүй тийм байд юм. Шууд ингээс ихсэрхээр салаад гараад ирдэг юм. Тэр чинь нийт читтэй саваагүй. За ингээ 5 хумс. За ингээ сайхан юу саримснуудаа ирчэндээ. Нэг хаахтар жижиглээд байх шаардлага байхгүй. Яг л бид нар нэлээд бослого шүү дээ. Тэ. Тань том ингээд. Дахиад нэг хумсыг ич. Ингээд мэдээ саримсны хайлтнаас олох зүгээр үү? Өө зүгээр шүү дээ. Өстой зүгээр. Тэр бол яах ч. Ялангуяа 100 том махсаардсан шүү дээ. Тэн дээр би бол шууд хайстан ичдэг шүү дээ. Яах ч юм те. Аах ч. Ингээд тавьчих. Тэгвэл бүр амар. За харилцаагаар нэг 3 шиг том ловон орч те. Иймэрхүү хэмжээтэй. Хүмүүс бол авахгүй маа. Төмс орохгүй. Төмс ч арай ондоо төрлийн болоо авчих. За энийг сайхан дахиад ялгачих. За ер нь хурданд бол лазаны хийхт бол хамгийн гол нь жоохон өөрөө хоббитэй байх хэрэгтэй юм шүү тий. Тэгэхгүй бүх юм удаан санагдаад юм шүү. За сонгон термос бол маш гоё борлож эхэлж байна. Аюун боцсон дээр шараа. Тий жоохон нэг борлоо яг тосонд нь гоё сонгон термос дээр орегано эдрийнхээ амтыг оруулж өгч байгаа байхгүй. За окей. За ямар ч 2 ловон хийсэн. Одоо тосон дээрээ сайхан ловонгаа игээд тосоогоо шавшаар болтол шараад өгнө. За би гадаа нэмч. Окей, тэгээ сайхан утгаад өгч. Түрүүн би нэг амар холийн үнсээс шүү дээ. Байхгүй болчихсон юм уу?
За нэг луун нэмчих. Оливын тосон дотроо ч хүртэл айгүй нөгөө сорт гэж байдаг. Тэгээд нөгөө хийсэн одоо энэ компани ч юм уу те. Тэгээ оливын тос ч өөр зөвхөн олив ойл гэж бичсэн байгаа мөртлөө маш орлон гардаг та. 1-р зэргийн, 2-р зэргийн ингээл те. 3-р, 4-р тэгээ бүр холимог гээл янз янз үүдэг. Тэгээ тэрнээс шалтгаалаад үнийн нөгөө үнэтэй хямдхан. Тийм байдаг учраас сайн яг юу авч байгаагаа сайн мэдж байгаа те. Тэгэхгүй нөгөө хүний бид хэрэгтэй олив идэрэ гэсэн гээд бүх олив гэсэн болгоныг аваад тал бас хэцүү. Яг нөгөө хүний өөрийгөө нөгөө өөртөө юм болох гээд энэ хор болох гээд байна гэдэгтэй. Бид өнөөдөр нийтлэл нэр юм хэлсэн. За. Нөгөө олион тасыг юусэн нүүр мөрөндөө хураа арьстай хүмүүс айгуу. Их чигч гэдэг юм байна. Антикс. Хөө янз янз юм байт юм шүү аа тэгэл. Уруул ингээд хагас маах юм бол унтахаасаа өмнө бас бүхэл болж байгаа. Тийш би баг нүдэн дээр минут тэгээд. Тий. За. За ингээд луунгийнхаа юунуудыг хайчи. За ингэчээд одоо төмөрөө юу чинцаагаа ирчин. За чинцаа. Чинцаа яа хаантай ногоо юм. Чинцаа юу? Чинцаа ер нь тэгээд дэлхийн нийтээр байдаг ногоо юм шүү. Нарийн ногоо. Одоо ч чинцаа гэдэг чинь хятад нэр те. Чинцаа гэдэг чинь те. Яншүү гэдэг нь яншүү гэж. Тэгэхээр чинцаа өөрөө Аз, Европ тэгтгүү бүр их дээр үесээ одоо тархацсан ногоо юм шүү. За тэгэнгүүт надаа за ойролцоогоор нэг 100 г чинцаа хэрэгтэй бол маш их орон чинцаа. Одоо эдээр байна. Хүмүүс агиох нэг асууад байдаг нэг селлери гэхлээр чинцаа муу юм уу биш юм уу? Мөн селлери чинцаа байхгүй. Чинцаа Тий. Селлери, parsley гэдэг яншуу чинцаа. За энэ тэгээд өөрөө би бас ярьдаг да. Чихний шижинтэй хүмүүс аюу сайн байдаг чинцаа. Ерөнхийдөө өдөрт нэг 200-аас 200 г-ыг хэрэглээд. Энийг ер нь дандаа чанж биш, болж өгвөл түүхээр нь хэрэглүүл их сайн. Ярьж юм билээ. Одоо салат малат игээд тий. Энд одоо яншуу шиг бас нэг нарийн ус ногоо шүү дээ. За ингээд их гоё шарагдаж байна. Өнөр мөнөр гэсэн их гоё. Махта урах шиг юм өсдөж байна. Окей, ногоон сонгоо. Гэхдээ ногооны нь одоохондоо ихгүй сүүлд нь их гэдэг гоё. Юу чинцааныхаа ерөөсөө ишэн тийчих юм уу? Ишин чинь. Сүүлд нь навчин юм. За. Яа одоо навчин одоо орчвол борлол байхгүй болч тээ. Уусаад авах. Тэгээ ногоон сонгоны ч гэсэн цагаан хэсгийг аваад хийчээ. За. Ингээд маш их гоё бид ногоо орж байна. За. Тий. За тэгээд томат ойролцоогоор 400 г гоё юм уулаа помидор. Энийг бол нэг айхтар хичээд авах шаардлага байхгүй. Ингээд хийчих. За би ерөнхийдөө 250 г мах авсан байгаа. Үхрийн татсан мах. Тэг яагаад тэр бидний 70% нь бол ногоо байх хэрэгтэй. Лазанид бол. Тэгээ ердөөсөө нэг 20-30% нь л одоо мах байх хэрэгтэй. Одоо тэгээ 100 мал байгаа юм мах багтай. Тий, ер нь лазаны одоо юм Италийн одоо энэ пастанууд те. Танаа тийм нэг дүрмтэй байдаг. Яг дам махан паста бол байгаа л та. Гэтэ ер нь 60-70% ногоо, 30-40% нь одоо юу гэдэг мах. Тэгжээж чи ирүүл яваад байна шүү дээ. Тэгээ сайн чинээ гоё юм те. За ингээ ойролцоогоор би 1 кг помидор авсан байгаа талын хийчээ. Томат өөрөө хүний бид бол маш хэрэгтэй. Урамштай бас тий. Гоё байдаг. Тэгээ ер нь тэгээд улаан өнгөтэй юм чинь цусагтж үзэг ярьдэн шүү дээ. За ингээ гоё томатаа хийчтэй. Вау. Гоё харагдаж байна. Тэгээ хар персенс ахиу гоё гэдэг ч. Ер нь Европ хоолн дээр бол дандаа давс перц гэж нэг грамлахгүйгээр бүх орцны дараа байдаг. Сала пеппер гэл те. Salt and pepper. Энэгээр ерөнхийдөө хамгийн сүүлд намталдаг те. За. Давс бага авах юм. Давс ер нь бага орно. За одоо тэгээд давсаа жоох хийгээд өччих. Хоёр дахиж амтлах хэрэгтэй. Эхлээд бол жоохон давс ийм хөө тэгээд магадгүй дараа нь амтлангууд давс нь болцсон юм санагддаг. Яа. За луун гой зөөдөрсөн. Одоо доор нь бараг оливын тас байхгүй болсон байна ингээ харангуут. Камераараас харагдаж байгаа. Ийм тохиолдолд одоо яах вэ гэхээр энэ за би нөгөө талаас нь задлцсан юм байна. Wall pellet tomato гэж байгаа үстэй. Бүхлээрээ хашаа найдагчсан томат.
Тэг хүмүүс нөгөө энийг хийхгүй яг энэ даста томат аваарай гэхэлэр нөгөө пастыг очиод авчих. Тэр биш одоо энэгээ харангуй дотор нь том томоор аваад. А энэ бол зөв хайсын арилгаад тэгээд өөрийн дарцсан байгаа хөөхгүй. Тэгэхээр илүү одоо энэ натурал нэг хэсэг тий. Энэ 450 г. Энийг зөөлөн миксерд шүү. Айгу удаан харж байна уу? Бок болцсон. Тэгэхгүй нөгөө дотор нь хөөс ороод айгу урд исчдэг байхгүй. За ингээд гоё яг фреш одоо томат. За энэ томатаар бид нар одоо усны оронд иймээр одоо зөөлж өгч гэсэн үг байхгүй. Тэр маш их одоо томат орсон. За энэ томатнууд нь өөр аяндаа ингээд гоё зөөлөд ирж байгаа шүү тий. Хайснууд нь ингээд өлрөөд. Энд ямар соусыг яагаад байгаа юм? Болонез. За ингээд ойролцоогоор 450 г томат, фреш томат. Тэр яг хэрчээд хийсэн юм шиг хондронод байгаа шүү дээ. Тэр хурдан миксердэг байхгүй. Жохон микс. Тэгээ ингээд оторч. Воо. За ингээд маш гоё соус гарч эхэлж байна. Zilnic o linguriță de ulei extra virgin Costa d'Oro te ajută să te menții în formă și să trăiești mai sănătos. Bogat în vitamine și antioxidanți esențiali pentru o viață sănătoasă, uleiul de măsline extra virgin Costa d'Oro este natural și ușor, datorită tehnicii de presare la rece. Acum, în cea mai apetisantă formă, Costa d'Oro, o linguriță de sănătate în fiecare zi. Дахиан дуунаар танд хүргэн үндэсний үйлдвэрлэгч Төмөн Шууд. Zilnic o linguriță de ulei extra virgin Costa d'Oro te ajută să te menții în formă și să trăiești mai sănătos. Bogat în vitamine și antioxidanți esențiali pentru o viață sănătoasă, uleiul de măsline extra virgin Costa d'Oro este natural și ușor, datorită tehnicii de presare la rece. Acum, în cea mai apetisantă formă, Costa d'Oro, o linguriță de sănătate în fiecare zi.